Гэж гариг дээр ирээд эрдэд хүний биеийг олж төрөөд хүмүүс бид үндсэндээ 3 янзын ухамсарын түвшний аль нэгэнд нь амьдардаг байх нэ. Тэгэхээр ухамсарын 1-р түвшин гэж юу юм? Бидэнтэй тохиолдсон энэ үйл явдлын хохирогчийн байр сууриас амьдардаг. Үүнийг доктор Жо Диспенза багш маань амьзуулгын төлөвт амьдрах буюу стрессийн хариу үйлдэлийн төлөвт амьдрах гэж хэлдэг. Тэгэхээр доорх асуудлууд танд тохиолддгүй, та доорх төрлийн бодлуудыг боддгоо өөрөөсөө асуугаарай. Энэ бол ухамсарын 1-р түвшинд байгаагийн дохио сигнал юм. 1-р амьдрах утга учраа алдах, амьдрал утга учиргүй мэт санагдах, амьдрал үнэхээр хүнд хэцүү гэж санагдаж, бууж өгмөөр, амиа орлмоор ч юм уу санагдах. 2-дугаарт нь болохоор эмэгтэй хүн болж төрөх амаргүй юм ч юм уу. Эсвэл эр хүний үүрэг хачаа дэндүү хүнд юм гэж зовж шаналх. Эмэгтэйчүүд маань эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг гэдэг ийм итгэл үнэмшилтэй амьдрах. Эрчүүд маань болохоор эсэргээрээ эмэгтэй хүний өвсөн урт ухаан богино гэх ийм төрлийн итгэл үнэмшил бодлуудтай амьдрах. За тийм үнэхээр бидний амьдралд энэ итгэл үнэмшлийг нь баттгах үйл явдлууд тохиолдсоор байх. 3-дугаарт нь манай дарах ёстой ийм хүн, тийм хүн надтай тэгж харьцдаг. Одоо миний цалин шударгадагаагүй, миний хийж байгаа ажил дэндүү их боловч цалин маань бага байна гэдэг ийм төрлийн бодол, ийм асуудал бидэнд байнга тулгардаг бол улс орны эдийн засаг ёстой муу байгаагаас болоод миний ажил хэцүү байна. Эсвэл хүнд мөнгөө мэхлүүлчихдэг, их хэмжээний мөнгө алддаг гэх мэт асуудлууд танд байдаг бол өөрийгөө ойлгодгүй, бусадтай сайн муу айлч талаараа ойлголцож чадахгүй байх, үзэн ядалцдаг хүмүүс ихтэй, өөртөө итгэдэггүй, бас хүнд итгэж чаддгүй. 5-дугаарт нь өөрийгөө илэрхийлж чаддгүй, үгээ залгидаг. Ингээд хэлчүүл дэмий юм болов, ингэж хэлэх үү яах вэ? Ямар нэгэн зүйл хэлчээд араас нь харамсдаг. 6-дугаарт нь зүүн совин дотоод дуу хоолойгоо сонсож чаддгүй, маш их айцтай, эргэлзээ ихтэй. Альва зүйлсийг хохирогчийн байр сууриас харж нойр гүтэлтэй байж болно. Өдөртөө их л ядруу байдаг гэх мэтчлээ. 7-дугаарт нь сэтгэл санаа тавгүй, докторгүй, ухамсаргүй, сөрөг бодлууд ихтэй, ухамсаргүй гаргачихдаг, сөрөг айр шавар ихтэй, хариу үйлдэл ихтэй байх нь өөрөө эдгээр нь бүгдөө ухамсар 1-р түвшиндээ байгаагийн илрэл юм аа.